Сайн байна уу? Hi everyone. Намайг Bani гэдэг. Миний бичлэгийг анх удаа үзэж байгаа бол миний channel тавтай морил. За өнөөдөр бүгдээрээ жоохон гүнзгий deep topic ярих болно. За би жоо deep topic ярих болохоор би зөвөр энэ тоглоомод явчихъя заяа. Гэхдээ би энэ channel дээр нэг амар тийм гүнзгий topic, deep topic нэг амар ярьж үзэж байгаагүй болохоор бас жоохон сандарж гин. Ягаад гэвэл яг та нарыг яг юу гэж хүлээж авахыг би сайн мэдэхгүй байна. Гэтэ би нэг ягаад гэтээ ямар ч гэсэн үзээд оролтыг. Ягаад гэвэл энэ яриаг ер нь ярих нь чухал ах гэж бодож чинь нэг олон биш л дээ. Гэтээ бас хэд хэдэн хүмүүс надаа асуусан. Тийм ялангуяа энэ хүний мессеж энэ хүн хэрэгтэй ингэ бичгтээ ингээд эмгтээлэг энергийн талаар яриараа. Дахиад ийм бичлэг маш их хийгээрэй. Please октоодод эмгтээчүүдэд амар их хэрэг болж байгаа зүйлсийг маш ойлгомжтой хэлж чадж байна. Тийм. Ингээд яг энэ комментийн одоо анхаарсан the part that stuck out to me is like эмгтээлэг энергийн талаар яриараа. Тэгээд яг гоо тийм superficial талаар нь ингээд харах юм бол би эмгтээлэг энерги гэдгийг яг юу гэдэг юм би ойлгочлаа л да. Гэтэ эцэст ингээд үгүй яг эмгтээлэг энергийн тухай би ингээд бодлоо. Юу гэж ярьж болох уу гэж би зүгээр яг бодож байсан. Тэгээд бүх ботсон зүйл маань ингээд хамгийн эцэст хувь хүний өөртөө итгэлтэй байх чадварын тухай надаа ингээд толгоонд орж ирсэн. Тэгэхээр ингээд гинт бас ингээд өөртөө итгэлтэй байдлын тухай бас би ингээд яриул илүү дээр юм болоо гэж би бодсон. За би бол өөрийгөө өөртөө итгэлтэй хүн гэж бол хэлнэ. Гэтэ мэдгүй ойр үед ингээд жоохон амьдрал ингээд жоохон төөрөлцөн байгаа болохоор одоо хүнд болсон point те өөр ирэхгүй ингээд бас за би яг өөртөө итгэлтэй хүн мөн үү гэж бас ингээд асуух мөч гарлаа. Тэгээ тэр үед ингээд өөртөө үнэхээр ингээд тунгаан бодож ингээд өөртөөгөө ярих нь бол би бол хамгийн чухал гэж би бол бодож байна. Тийм болохоор яг одоо ингээд та нартай ярангаа одоо өөртөө итгэлтэй талаар одоо юу вэ? Одоо өөрийнхөө үзэл бодлоосоо би те тайлбарлангаа бас би өөртөөгөө ярьж өөртөө бас би ингээд зөвлөгөө өгмөр байна. Энэ бичлэгийг үзэж байгаа бүх охид бүсгүүчүүд лайк ингээ хүн бүхэн зориулангаа бас би энэ бичлэгийг би өөртөө бас зориулж байна. Утсан дээрээ ингээ бичээд ихэсэн чинь зүгээр мэдгүй амар олон юмуд ингээ яг ингээ нэг бичээд ихэсэн чинь ингээ бүр ингээ араараас амар олон юмуд орж эхлээд өөртөө итгэлтэй байдал бол ер нь амар олон өнцгөр бол харж олно. Гэтэ би яг ингээ хүмүүсүүдийн хамгийн их тулгардаг одоо энэ бичлэгэнд тайлбарлаж байгаа шүү заяа. Тэгээ би энэ бичлэгийг ингээ хуваахтай мэдээж ихнийх нь одоо бидний гаднах үзэмж, хоёр дахь нь бол бидний одоо чадвар те. Чадвар тэгээ гурав дахь нь ингээд ад жаргалтай үед байхад өөртөө итгэлтэй байх бол амар амархан. Тийм болохоор яг тийм хэцүү цаг үед яг яаж өөртөө итгэлтэй байх вэ гэдэг талаас нь бас яриул илүү сонирхолтой ах гэж бодсон. Дөрөв дахь нь бол ингээд өөртөө итгэлтэй байдал бас ганцаараа байхад бол хэрэгжүүлэхэд бол амар амархан. Яг л ойр хаваас ингээд хүмүүс юм хэлэхгүй болохоор ингээд зөвхөн өөрхөн дуу хоолойгоо сонсоод зүгээр интернетээс харсан хэд бичлэгөө үзээд явхад бол нэг амар амархан. Тийм болохоор ингээд бусдуудын хажууд байхад хүмүүсүүдийн хажууд байхад яаж өөртөө итгэлтэй байдлаа ингээд яг баттай авч авах вэ? Одоо тийм өнцгөөс нь бас би ярих гэж бодсон. Тэгээд миний монгол хэлний одоо үгний баялаг жоохон бага шүү заяа. It's a little bit limited. Тийм болохоор би чадхаараа англиасаа монгол руу орчуулах гэж болно. Эсвэл би зарим хэсгүүдийн би зүгээр шууд англи үгээр нь хэлж магадгүй. Хамгийн түрүүнд мэдээж ярих юм бол одоо бидний гаднах үзэмж like physical appearance. Тэр нь одоо нүүр, үс, би юу ч аж болно. Миний одоо ингээд 17-наас 18-наас тэгээд 21, 22 настай одоо ингээд 26, 25 наас ингээд надад үзэсгэлэн гоо сайхан гарагдах тэр бүх зүйл ингээд одоо харах үнцг нь бол одоо яг энэ ингэж 3 хойхон бол ингээд өөрчлөгдсөн байгаа. Жишээлбэл би ингээд яг 15-аас 18 насны хооронд юм уу да би ингээд гоо төгсөн үедээ өөрийнхөө ингээд ашлах зүйлийг бол би ингээд хөөрхөн харагдах гэж одоо нүрэ боддггүй байсан. Мэдээж яг хөөрхөн харагдах гэж нүрэ бодож байгаа л та. Гэтэ тэхээсээ илүү ингээд яаж өөрийнхөө алдагдaltaй талаа нуух вэ гэдэг өнцгөөс ер нь амар их нүрэ боддог байсан. Гэх юм уу да жишээлбэл би яг тухайн үед яг тийм шилжиж насны үед бол миний нүүрэнд ороод ингээд амар их батга гардаг байсан. Тэр батгаа би ингээд нуухын тулд амар их крем түрхээ, фаундейшн түрхдэг байсан. Нүдээ гой будаж одоо хүмүүс одоо анхаарал нь одоо миний батга руу биш те өөр зүйл рүү ингээд анхаарах уу, бас ингээд яаж гой хувцлах уу, үсээ гой яаж ингээд засах уу, ингээд яаж хийж байгаа л одоо энэ хүмүүс битгий одоо миний одоо имзгэлдэг зүйл рүү одоо битгий анхаараасаа гэсэн байдлаас би ингээд амар их
одоо арчилгаа хийдэг байсан гэх юм уу та. Амар их арчилгаа хийдэг байсан. Тэгээд яг 19-с за 24 насны хооронд ингээл яг ингээд те залуу охин яг тэр өсвөр насныхан стаас ингээд дөнгөж гараа тэгээ бас яг ингээд том хүн ингээд яг ингээд бүсгүй хүн болж байгаа ингээд нас руу яг ингээд дөнгөж шилжиж байгаа. Яг тэр нэг гол тэр үед бол би бол миний одоо ингээд гаднах үзмжээр бол би бол хамгийн өөртөө ихтэй цаг үе байсан гэж би бол хэлж чадна. Ягаад гэвэл ингээд багасаа эхлээд би ингээд 10 жилийн тэр бүх юмс ингээд нүүр бодог, хувцлал, ус засал бүх юмудаа би ингээд амар судлаад ингээд өөртөө ингээд сайхан хэрэгжүүлээд ингээд мэддэг ингээд эксперт болцсон. Өөртөө ингээд яг ямар нүүр бодог ингээд бүх зүйлүүд ингээд яг тухайн цаг үеийнхэн трендтэйгээ ингээд дагаж аваад тэгээд ингээд өөр ус руу нүүгээд ингээд яг хажууд ингээд те шинэ хүмүүс ингээд байгаа. Миний одоо тэл дор хуучин одоо жоо өөртөө ихтэлгүй байсан үе цагийг минь ингээд одоо баахан мэдгүй хүмүүсүүдийн дунд одоо ирчихэж байгаа байхгүй та. Тийм болохоор яг үнэхээр ингээд шинээр эхэлж байгаа одоо шинэ бааны гэсэн одоо өнцгөр одоо би ингээд амар хардаг байсан. Тэгээд би тухайн үед ингээд гаднах үзмжийн хувьд бол ингээд үнэхээр өөртөө ихтэй амар нэг санаа зовдгоо байсан гэх юм уу та. Тэгээд би тухайн үед бодож байсан үе бол ингээд за би одоо ингээд өөртөө ихтэй байж байгаа юм чи ер нь ингээд үрд мөнх өөртөө ихтэй байх хаа яг л би ингээд те одоо ингээд арга байрлалаа би ингээд олчлоо. Ерөөсөө энэ зүйл дээр бол ерөөсөө санаа зовох юм байхгүй, ингээд сайн нарны тосоод хүрэхэд ингээд яваал агуул ерөөсөө асуудал гарч ирэхгүй байх гэж ер нь ингээд боддог байсан. Тэгсэн чинь мэдгүй яг 25 26 яг ингээд одоо цаг үед бол ингээд миний харах өнцөг бол өөрчлөгдсөн гэх юм уу та. Яг тэ 21 22 настай байсны хүн үед шигээ тийм амар өөртөө ихтэй одоо гаднах үзмжээр бол нэг өөртөө ихтэй байгаа болцсон. Гэхдээ at the same time нэг их 10 жилийн үе шигээ тэгэж амар тоохоо нэг амар санаа зовхоо бас байцсан. Гэхдээ энэ удаа илүү өөрийгөө ингээд ойлгож байгаа. Тэгээд ингээд багаар буцаад өөрийнхөө одоо өөртөө ихтэй байдал одоо гаднах үзмжээр бол өөрхөө ихтэй байдлаа ингээд буцаад авчрах гэж илүү оролдож байгаа. Тэгээ би яагаад гинт ингээд ойлгож ихэлсэн бэ гэхлээр ингээд би ингээд 10 жил таахтаа ч юм уу те жоохон бахад ингээд те чи таргаан чи царам чи ингээд батгтай болохоор ингээд царам муутай чи юу ямар гч ингээд харагдтыг ямар сонио ингээд гахаа хамартай ингээд тийм хүмүүдэг амар сонсож хүссэн болохоор ингээд тухайн үед ингээд надад бол ингээд амар имзгэлдэг байсан. Тэгээд яг тэр 21 22 наснда иржээл ингээд нөгөө гинт амар конферент болоод амар ингээд те яг нөгөө hot насны яг slay юу яасан болохоор ингээд нэг амар бодоогүй. Угаасаа ингээд би угаасаа ингээд хотчтэй лайк ингээд угаасаа хөөрхөштэй гэсэн тийм бодолтой авчихсан гэж санаагүй. Гэтэ яг одоогийн насн дээр мэдхгүй ингээд тэр бодол маань алга олоогүй заа. Би өөрийгөө ингээл яг хөөрхөн ингээд хөөрхөн харагдмал би хөөрхөн харагдаж чадна. Бас миний царам муутай юу ч гэсэн байгаа хөөрхөн харагдмал бол ингээл тэгэл like it's okay, it's totally normal. Ингээд хаяада би ингээд жинхэнэ ингээд гахаа шиг ингээд төмс шиг ингээд харагддаг. Гэтэ гайд үнэхээр hot sexy байж чадна те. Like it's totally fine. By the way, бас би та нартыг юм хэлж заяа. Та нар хоёр зүйл хоёулаа ингээд байж болно заяа. Заавалчгүй чи нэг бол чи тарган, нэг бол чи туранхай, нэг бол чи царай муутай, нэг бол чи царайлаг байна гэсэн нэг заавалчгүй нэгийг нь сонгох албагүй. Чи царай муутай, царайлаг аль нь ч байж болно. Энэ хоёр ингээд энийг яаж монголоор очихлох вэ? Like two things can coexist at the same time, okay? Энэ хоёр зүйл хамтдаа одоо би байж болно. Okay? Би зарим үед царай муутай харагддаг, бас би зарим үед царайлаг харагддаг. Би дандаа царайлаг байх албагүй. Бас би дандаа царай муутай байх албагүй. Okay. Like тэрэн дээр амар та нар бас анхаараарай заяа. Ягаад гэвэл эцээ ингээд үргэлж царайлаг байх бол ингээд хэний ч ажил биш. Энэ бол ажил биш зүгээр. It's fine. Үүндээ бас хэлэхэд ингээд хэн царай муутай харагдана, хэн царайлаг харагдах нь бол үнэхээр тухайн хүний харж байгаа өнцгөл шалтгаална. Би зарим хүмүүст бол ингээ бүр үнэхээр царай муутай өстой нэг гачин юм харагддаг заяа. Надад нэг хэлжсэн. Би ингээ зарим хүмүүсийн нүдэнд би бүр үнэхээр өөрийгөө би бол ингээ хөөрх харагддаг гэдэг мэднэ. Гэхдээ at the same time би бусад хүмүүсүүдийн ингээд нүдэнд бас ингээд үнэхээр хөөрхөн харагддаг гэдгээ бас би мэднэ. Зарим хүмүүст ингээд өөрт нь байгаагүй зүйл надад бас байгаад байгааг би бас мэднэ. Тийм болохоор ингээд
хинийхэн үгийг авахын тэ нэг авахыг аваад хайхын хай гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан одоо хинийхэн үгийг одоо авах нь амар чухал байгаа аахгүй да. Сүүлийн ингээ хэдэн жилүүдэд бас ингээд ойлгосон зүйл бол ингээд beauty standards ингээл жил болгон ингээ шинэ beauty trend ингээл гараад ирдэ штэ. Clean girl, e-girl 2016 он ингээл matte face ингээл Hailey King Kylie beauty гэл ингээл амар олон зүйлгээд юм бүх beauty trendтэй бас ингээд дагаад явна гэдэг бол тэ бүхэл амьдралаараа дагаад явна гэдэг бол үнэхээр залхуутай ажил. Окей. Бас also бидний бас тэгээс заавалчгүй дагаж явах нь бас бидний ажил биш. Яг өөрөө чинь нүүр нь одоо би эн чинь яг тохирдог одоо тэр мейкап дээр ингээд тохирж байгаа бол ер нь тэрэн дээр л stick to it. Заяа мэдээ шинэ юм ингээд туршиж үзмээр байгаа бол that's fine. Try it out. Туршиж үзээл өөрийг чинь илүү сайхан мэдрэлж гин үү? Сайхан мэдрэхгүй байна уу? Яг тэр л чухал. Илүү confident байгаа бол тэрийг нь л даг. Окей. Заавалчгүй ийм бүх хүмүүс ингээд яг одоо ийм aesthetic-ийг дандаа ингээд амар popular болж байна. Би зөвхөн одоо clean girl aesthetic-ийг одоо дагаж авал би хөөрхөн харагна гэсэн одоо бодлыг бол толгойноосоо ингээд авч хай. Эцээ яг ингээд чиний beauty одоо үдсэн гочин яг чамаас шалтгааллахгүй да. Чи юуг хөөрхөн гэж бодож гин. Чамд юу гоё харагдаж гин үдсэнтэй гэж харагдаж байгаа зүйлээ л чи өөрөө дагаж ингээд хэрэгжүүлвэл чи өөрөө ирэхгүй ингээд үзэсгэлэнтэй мэдрэгдэнэ. Дараагийн ярих зүйл бол ингээл гоо зүсний тухай ярьж байхад бол эрүүл мэнд бол хамгийн чухал зүйл. Тэ яг бол хихврээд чи эрүүл мэнд чинь сайн байгуул, эрүүл байгуул гоо үзэсгэн үргэлж дагана. Хизээч битгий гоо үзэсгэн эрүүл мэндийн урд тавь. Энэ бол ихэнхдээ ингээд одоо биеийн тамир, хоол, диетын тухай одоо энэ топик хамгийн их гарч ирдээ. Хүмүүс одоо ингээд илүү туранхай байхын тулд юу гэхлээр 7 хоног хоол идэхгүй зөвхөн ус уун, амар сонин диетууд ингээд зөвхөн ус үзэн мэддэг диет. By the way, anorexia, bulimia, it's a real thing. Та нар anorexia, bulimia гэж ингээд нөгөө хоолны өвчнөд бол та нар сонсч байсан байгаа. Anorexia ингээд бүр хоолоо идэхэ байгаад ингээд bulimia гэсэн ингээд хоолоо шингээж чадхаа болоод ингээд дандаа ингээд бүсэг. Энэ бол үнэхээр эрүүл биш. Би одоо өөрийнх нь жишээгээр ингээд зүгээр ярих юм бол нь штэ. Би одоо ингээд 10 жил ингээд Монголд байхдаа ингээд туранхай хотуудынхаа гэж намайг үздэг гэсэн ядаргаатаас практикал идэрл олонгоос намайг барилдуулчих гал сумаа барилдуулчих гал ядаргаатай мэдгүй you know like it's super annoying and then anyways за аргис хидлээ 19-20 үед би ингээд яг амар жин хассан заяа тэгээд гэтэл би яг тухайн үед бол миний бүр яг хамгийн туранхай байсан үе заяа би 62-оос бараг 55 хил болсон баха тэгээд гэтэл let me tell you тухайн үед бол миний сэтгэл зүйн хувьд бол бүр хамгийн доод зихтэй байсан үе бүр тэгээ би тэр үедээ ингээд and like let me tell you заа ингээд та нар ингээд за би яг ингээд тийм туранхай болчоод би ингээд ад жаргалтай байна өөртөө итгэлтэй болно гэж бодож байгаа л тэр бол худлаа тэгээ би тухайн үед ингээд би өөртөө амар гайхаж ингээд асууж байсан ахгүй да би ингээд яг хүссэн одоо бие ингээд авчлаа finally би ингээд би нэг ингэж л туранхай харагдмаар байсан ингээ би бүр яг ингээл oh my god гэж бүр ингээд яг баяртай байсан don't get me wrong би баяртай байсан гэхдээ тэр баяр нэг хэдэн хоног maybe нэг 7 хоног 2-7 хоног л үргэлжсэн ягаад гэвэл ингээд тэр одоо тэр толгойн доторхоо асуудал ерөөсө шийдэгдэг байхгүй да би ингээд анханасаа тэр одоо турах хүслээ ингээд амар өөртөө итгэлгүй байдлаас ингээд ихэлсэн байгаа болохоор турчаад турх нь ингээд чиний гаднах үзмжийг өөрчилсөн ч гэсэн чиний одоо доторх толгой одоо өөрийгөө юу гэж боддгийг чинь бол өөрчлөгдөг байхгүй да. Яг уу ганц нэг юм хэм бол өстө бүр яаж хичээгээд нэг турахгүй юм шиг нэг санагддээ шүү дээ. Яг уу тухайн үед ингээд би үнэхээр хичээгүүл ингээд яг уу турах юм байна гэж яг уу би ойлгосон. Анхнаас өөрийгөө амар шүүмжлээд эхэлсэн болохоор ингээд өөрөө ирэхгүй ингээд за би 55 гэсэн одоо тэ жин дээрээ би ирчлээ гэд баяртай байгаа ч гэсэн толинд өөрийгөө хараад ингээл ямар сони ягаад миний гоё ингээд яг турцсан байна л та гэтээ энэс илүү одоо нарийнхан байх боломжтой юм шиг санагдана. Эсвэл миний гидс илүү хавтгай бодж байх санагдана. Тийм мэдээж ингээд дандаа нэг шүүмжлэх нэг зүйл ингээд байгаад байна. Миний ингээд сэтгэл санааг турсны дараа дээшлүүлээгүй харин ч илүү ингээд бүр багассан. Тухайн үед би ингээд амар тасгал хийгээл бараг ингээд хоол идэхгүй. Нэрээ би бүр яг үнэхээр тэгэж чин хасаад
Тэгээд it was absolutely shit. Тэгээ by the way тэгэж жин хасах удаан хугацааны зүйл бол биш. Чи ингээд та нар тэгэж байруул угаасаа тэрийг тийм дайет бол угаасаа тэрийг удаан хугацаанд барьж чадахгүй. Өөртөө тийм сэтгэл хангалуун бол юусаа байгаагүй. Тэгээ буцаа жоохон жин нэмээ. Тэгтээ ингээд илүү өөртөө хэрэгтэй одоо тасгал масгал өтер хийгээд жоохон өөрийнхөө сэтгэл санаагаа ингээд тайвшруулах, дээшлүүлэх, эрүүл мэндэ бодож ингээд дасгал хийгүүл одоо хоол идвэл чи илүү өөртөө ихтэй болно. Өөртөө ихтэй байдлаар эрүүл мэнд хоёр яаж холбогдож байгаа вэ гэхээр ингээд чи өөртөө сайн юм хийжээж чи өөртөө илүү ихтэй болно шүү дээ. Хэрвээ өөрийнхөө хороогоо зовоогоо дагвал яаж өөртөө ихтэй байх юм бэ? You know? Яг одоо би ингээд хэлж байхад та нар ингээд угаасаа эрүүл мэндэ бодож л ингээд дасгал хийн штт ингээл зүг эдэж гэл ярьж байгаа ах. Айл хэдийн тэрийг нь ойлгоход мэдсэн бол like amazing, okay, great. Good for you. Гэтэ би нэг яагаад энэ тухай ярьсан бэ гэхэлэр ингээд багаасаа ялангуяа охтуудад ингээд заавчгүй туранхай байгаарай, заавчгүй хөөрхөн байгаарай, ингээд үргэлж үзэгсэнтэй сайхан харагдаарай гэсэн одоо тийм шалтгааныг одоо ингээд амар шахацсан байдаг болохоор тэгээд дасгал хийх, эрүүл хооллохыг ингээд эрүүл мэндийн талаас нь харахгүй. Тэгшээлбэл одоо эрүүл мэндийн талаас нь харах юм бол штэ ингээд илүү их exercise хийх юм бол та нар одоо толгойн нөгөө нэг допамин гэдэг одоо chemicals-ыг release-ийг хүн илүү аз жаргалтай бай. Орой унтахад ингээд туслаа. Өдөр тутмын ингээд ажилдаа ер нь илүү энергитэй байна, илүү аз жаргалтай байна гэд ер нь ингээд эрүүл мэндийн хувьдаар бол ингээд амар удаан амьдруулна тий. Амар олон зүйлүүдийг ингээд benefit хийж байгаа. Гэтэ би нэг багаас нь тэр талаас нь зааж өгөөгүй шууд ингээд дасгал хийхүүл эрүүл сайхан ходвол чи турна тэгээ чи үзэсгэлэн гоо болно гэсэн тийм хандлагаар ингээд амар олон охтуудад ингээд багаас нь заагаад өгсөн байдаг болохоор ингээд амар буруу аргаар заагаад өгсөн болохоор ингээд хүмүүс одоо эрүүл мэндийг жоохон буруу өнцгөр хардаг гэх юм уу та physical appearance-ыг одоо хамгийн урд тавихгүйгээр ер нь жоохон хойно тавьсан нь бол би бол дээр гэж яг зөвлөж байна. Яг бол миний хамгийн түрүүнд хэлсэнтэй адилхан хэрэг эрүүл мэнд чинь сайн байгуул үзэсгэлэнгоо those beauty things ингээд араас нь угаасаа хамт дагаад явна. Okay? Эрүүл хүнд үнэхээр л үзэсгэлэнтэй харагддаг. Тэр бол үнэхээр үнэ. Бас өөр нэг хэлэх юм бол тэ бид нар багтаа ингээл нэг амар өөрийнх нь гаднах үзэмжлэх юмудаа нэг боддгоо байсан штэ. Ингээл хажуунаас ингээ хүмүүс тэ чи царай муутай чи тийм юмтай чиний эн чин болохгүй байх тэг чин болохгүй ингээ хийснээс болоод бид нар анх ингээд тэгээд өөрийгөө одоо ингээд шүүмжлэх зан чанар ер нь ингээд үүссэн штэ. Тийм. Тэгээд ялангуяа жоохон байхад сквал бол ингээд нэг газараа ингээд удаан амьдарсан хүмүүст бол ингээд дандаа нэг хүмүүстэйгээ хамт ярьсаар байгаад амьдарсаар байгаад ер нь ингээд дэлхийн ертөнц амар том гэдгийг марцчихдаг. Энэ бүлэг хүмүүсийн дунд чамааг үзгсэн тэ сайхан харагдаж ингэж бодохгүй байгуул тэр бодохгүй байгаа байдал нь одоо дэлхийд даяараа чамааг үзгсэнтэй биш гэж бодож байгаа зүйл бол биш. Илүү хүмүүстэй яриад илүү хүмүүстэй танилцаад өөрийнхөө ингээд тэ өөрийнхөө хүрээлэлээ ингээд илүү томруулвал бүр 100% чамааг ингээд үзгсэнтэй гэж боддог. Чамааг үнэхээр гайхалтай бүр үнэхээр энэ дэлхий дээр бараг халахж байгаа хамгийн үзгсэнтэй гэж бодож байгаа хүмүүс бүлэг хүмүүс зөндөө байгаа. Би бас та нарыг бас тэ чиний хүрээ чин чамааг ингээд өөртөө итгэлгүй байгаад байгаа байгуул тэр хүрээнээс үнэхээр гар. Окей? Яг тэгвэл ингээд тэр дотор байгаа хүрээнүүд чинь ингээд үзэсгэлэнгоо юу гэж бодож байгаа нь ингээд амар limited байдаг ахгүй амар хязгаартай байдаг. Дараагийн зүйл бол энэ дээр бол ингээд хүмүүс ингээд битгий хүмүүсийн үгийг тоо гэдэгтэй штэ. Яг гоо энэ дээр бол би зүгээр та нараас зүгээр би нэг юм асуумаар байна заяа. Хүмүүс ингээд би царай муутай нэг үгүй штэ чи амар хөөрхөн штэ л алуу надад итэг чи бүр үнэхээр царайлаг хөөрхөн ингээд бусад хүмүүст ингээд надад миний үгэнд итэг чи царайлаг хөөрхөн заа гэж хэлэхдээ ингээд амар итгэлтэй ярьдаг. Гэтэ яагаад ингээд тэр үгөө өөртөө хэлж болохгүй юм те? Чи ингээд өөрийгөө талент хараад өрхөстэй бусдаа яа чи өстө баны те үнэхээр царайлаг чи өстө үнэхээр хөөрхөн шүү гэхээр ягаад өөрийнхөө үгэнд итгэхгүй байгаа. Бусад хүмүүсийг ингээд амар чи миний үгэнд итгэнгүүтээ чи өөрийнхөө үгэнд итгэхгүй байгвал яг чиний үгээ чинь үн цэн нь яг юу яа? Өөрийнхөө үгэнд итгэжээж чи хүмүүст ингээд за миний үгэнд итэг гэж үг юм бол хэлэх хэрэгтэй үстэй те. Тийм бас чи өөрийнхөө үгээ бас илүү үн цэнтэйгээр бодох хэрэгтэй.
Хэрэв өөрний гачин хүн ингээл ирээлөө чи ямар царай муутай чи ингээл чин хасааж инээста батан ямар битгүй ингээл тэ өөрөө өөдөөс чи амар тэнэг юм ингээл хуцаад агуул амар өөр ингээл тэнэг юм ингээл хуцаад агуул чамайг ингээд мэдээж хорлох гэж гомдоох гэж хэлж байгаа хүний үгийг ч өөрийнхөө үг цэнээс илүү дээш тавьж байгаа. Бас ингээд хажуугаар ч бас зөндөө хүмүүс ингээд чамайг бас хөөрхөн гэж хэлж байгаа. Ястаа хөөрхөн штэ. Ястаа хөөрхөн үдтэй штэ. Ястаа ямар гоё үстэй илээ. Ямар сайхан биетэй илээ гэж хэлж байгаа. Хажуунаас нэг хүн ингээд өө чи амар царай муутай гингүүд. Чи ягаад тэр хүний үгийг юм бусад хүмүүс чамайг хөөрхөн гэж байгаа хүмүүсийн үн цэнээс одоо үгийг ингээд илүү үн цэнтэй болгож байгаа нь тий. At the end of the day чиний ингээд чамайг support хийж байгаа хүмүүсүүдийн үг хүн бол чамд илүү их нөлөөлөх үнцэнтэй байх ёстой шүү дээ. Тийм болохоор чи тэр бусад хүмүүсүүдийн бол үгийг үнэхээр тоох шаардлагагүй байхгүй юу та. За physical appearance дээр бол хамгийн сүүлд ярих зүйл бол ингээд өөрийнх нь судалгаагаа хий заяа. Одоо ингээд жин хасах бол за жин хасах жолно, жин нэмэж жолно. Жин нэмэхнээр бас амар хэцүү заяа. Бүр ингээд ханхнаасаа ингээд natural тунхаа охтууд ингээд жин нэмэх бүр үнэхээр хэцүү. Anyways, ямар ч сан жин хасах, жин нэмэх, өөрийнхөө нүүр бодол, өөрийнхөө хувцлал ямар ч зүйлүүдээр судалгаа амар сайн хий заяа. Жишээлбэл би одоо 10 жилдээ байхдаа ингээл те нэг бичлэн дээр ингээл нэг хүн за чи одоо ингүүл жин хасна гээл би тэрийг дангуут ингээд жин хасаагүй. Хажууд нь ингээл за та нар миний үгийг үнэхээр ингээд сонсвол ингээд тэ 30 хоног ингээ намайг ингээ дагаад явбал та нар жин хасан гэд би тэгээд 30 хоног дагаа би жин хасаагүй. Тэнгүүд ингээ өөрөө ирэхгүй ингээ би ингээ бодоод одоо би яачаад байгаа нь те энэ хүнд ингээ болоод тахад яга надаа нөлөөлөхгүй байгаа ингээ шууд өөрөө ирэхгүй ингээ бурууга би ингээ өөртөө өгөөд байдаг гэсэн байхгүй. Яг үндэ бол би судлааг ингээ 100% судалгаа хийгээгүй л байсан байхгүй юу та. Тэр хүний одоо биеийн генетик body build минийхээс амар шал өөр байгаа байхгүй юу та. Жишээлбэл энэ хүний метаболизм амар хурдан байж болно. Миний харин амар удаан. Тэнгүүт нь мэдээж тэр диетыг ингээд ашиглангууд тэр хүндээ 30 хоногт нь ингээд нөлөөлөөд харин надад 30 хоногт нөлөөлөхгүй байхгүй да. Яг бол миний метаболизм энэ хүнийхээс илүү удаан байгаа болохоор надад 30 хоног биш, maybe 60 хоног ч юм уу, эсвэл 45 хоног ч юм уу ингээд өөр аж болно. Бас бид хоёрын одоо генетик одоо протеин уурга гэдэг бүх юмуд нь одоо хэрэг хийж байгаа нь өөр. Тэгэхэд өөр хүн ингээд за би өдөртөө 1500 зарим хүмүүс 3000 калорийн хоол идээд ингээд тураад байна. Ийм бүх зүйлүүд ингээд те тухайн хүний өөрийнх нь хэлнийхэн одоо хилээсэн шалтгаалan тухайн хүний биеийн одоо бүтэн метаболизм тэр бүх зүйлээс нь шалтгаалаад энэ хүмүүс ингээд жингээ хас чадаад байгаа байхгүй. Тэгэхэд миний бие одоо тэр хүнийхээс ингээд шал өөр байгаад ахад би яг тэр хүний адилхан диетыг ингээд ашиглахаар чинь мэдээж надад нөлөөлөхгүй шүү дээ. Яг бол бид хоёрын биений бүтц зол шал өөр аа. Ямар ч юмыг их судлаад их мэдлэгтэй болсонгууд чиний одоо өөртөө ихтэй байдал чинь нэмэгдэнэ. Жишээлбэл чи одоо мэдхгүй юмаа ингээд ярангууд ямар ч хүн тэнэг харагдана шүү дээ. Гэтэ чи мэддэг юмаа ингээд яриад мэддэг юмаа хэрэгжүүлвэл угаасаа тэр хүн амар өөртөө ихтэй харагдана. Тэрнтэй ялгаагүй одоо чи өөрийгөө яаж ачилж байгаагаа битгий ингээд зүгээр ингээд тэ сохор хүн шиг ингээд энэ хүн болж байгаа юм чи надад болно гэсэн одоо харах үндэс нь одоо буруу. Чи үнэхээр өөрийгөө мэдчихэж, өөрийгөө ойлгож, өөрийнхөө ингээд биеэ сонсчээж тэр диет бүх юмудаа хэрэгжүүлвэл хамгийн их нөлөөтэй болно. Тэгэл мэдээж өөрийгөө таньсан хүн хамгийн их өөртөө ихтэй байдаг. За энэ physical appearance дээр бүр амар удаа ярьчлаа. Гэтэ гинт нэг гоё ингээ ярьсан чи амар гоё байна. Яа. За дараагийн зүйл бол чадвар. Би нэг амар гоё нэг TikTok үзсэн юм аа. Danish Carter илүү би тэр нэрийг нь марчиж. Гэтэ ингээ тэр охин ингээ амар гоё хэлсэн. Өөртөө ихтэй баймаар агуул зүгээр шууд талент ингээ за би одоо өөртөө ихтэй байна гэдэг зөвлөгөө бол хамгийн тэнэг зөвлөгөө заяа. Би одоо өнөөдөр өөртөө ихтэй байна гэж угаас өөртөө ихтэй болчихгүй. Окей? Өөртөө ихтэй болчихгүй. Яагаад болохгүй гэд ядвал чи тэнэг хүн биш. Тухайн хүний ур чадвар бол өөртөө ихтэй байдлын юу нь яг хамгийн гол зүйл. Яг гоо ингээд хүмүүс ингээд fake it till you make it гэдэг штеп. Дүр үзүүлээ тэгээд өөртөө ихтэй болоо. Яг гоо энэ ингээд
болдог яг уу. Гэтэ энэ бол тийм удаан хугацааны бол арга биш. Энэ зүгээр л богино хугацааны тухайн үедээ чамайг зүгээр ингээд хэрэгтэй юмыг чинь хийлгэх л тийм гол эхний шатанд чинь хүргэх л одоо гол арга байгаа аахгүй да. Тийм болохоор ингээд дуртай юм хийх, ямар нэгэн ажил, ямар нэгэн хобби доо ингээд те ур чадвартай бодох, ямар нэгэн зүйлд ингээд өөрөө ингээд те итгэлтэй ингээд би энэ юмдаа сайн гэж болтол тийм итгэлтэй чамд хийж чаддаг зүйл байх хэрэгтэй. Хүн яаж ч одоо юмныг судлаад ер нь их сурч ойлгох юм бол хүмүүс өөртөө илүү итгэлтэй байдаг. Ур чадвар дээр их бас тийм ярих юм бол чи бүх юмн дээр сайн байх албагүй. Нэг хэдхэн юмд сайн байгуул тэр чинь бүр enough заяа. Тэр бол хангалттай. Тэр хідэн сайн зүйлдэл мастер болчих заяа. Тийм. Өөртөө итгэлтэй байдал нь бас ингээд чадах юмаа чадахгүй юмудаа орхих нь бас өөртөө итгэлтэй байдал гэж би бол хэлнэ. Хаяатаа үнэхээр юм бүтдэггүй. Хаяатаа үнэхээр энэ нэг юмыг ингээд нэг чадах гал болох гал гэтээ бас ингээд үнэхээр ингээд болохгүй үнэхээр бүтдэггүй. Тийм үед энэ зүйл надад одоо зориулагдаагүй юм байна. Тийм болохоор би энэ зүйлээс одоо алхаад явъя гэж харж чадж байгаа нь амар том өөртөө итгэлтэй байдал. Одоо өөрийнхөө хийж чаддаг сайн гэж чаддаг зүйлүүдээр бол үнэхээр анхаар яг үл эцээст ямар ажил хийж байгаа, ямар ч хэцүү ажил ингээл хийсэн ч хэрэг чи өөрөө ингээд дуртай байгуул тэр ажил нөгөө өөрөө дуртай болохоор ингээд өөрөө ирэхгүй ингээд амархан хийгддэг. Ингээд амар хэцүү байсан ч гэсэн ингээд нөгөө дуртай байгаа болохоор чи ингээд өөрийгөө ингээд яаж ч алдсан ч өөрийгөө буцаад босгож чаддаг ахгүй да. Яг үл чи өөрийнхөө ур чадвартай итгэлтэй байгаа болохоор тийм. Хэрэг ямар нэгэн зүйл төр итгэлгүй байгуул чи яаж хичээсэн, яаж өөрийгөө чи бүхнийг хийж чаддаг гэж бодож байсан ч гэсэн өрөн бүтдэггүй юм байлээ. За би ингээд амар өөртөө итгэлтэй тухайг нэг юм зүйл ингээд амар сүртэй яриад байна. Тэгээд миний нэг анзаарсан зүйл бол амар олон хүмүүсүүдийн ярьдгүү зүйл бол хүн ад жаргалтай байхдаа эсвэл жоохон өөртөө итгэлтэй байсан үед бол ер нь өөртөө итгэлтэй байдлыг хэрэгжүүлэх бол амар амархан. Чи ийм бай, чи тийм бай, чи одоо өнөөдөр энийг тгийж хий гэдэг хүнд хэлэх бол амар архан, өөртөө хэлэх ч гэсэн ингээл амар амархан. Тэгэл жоох ажралтай үедээ тийм юмуудыг хэрэгжүүлэхэд ч гэсэн ер нь амар амархан. Яг ингээ нэг амьдрал чамайг ингээд амар тест хийгээд ингээ шалгууруулаад байгаа үед л яг хамгийн одоо өөртөө итгэлтэй байдлыг чинь ингээд амар их шалгадсан байлээ. Энэ бүх зүйлүүдийг өөртөө сануулах нь бол амар чухал. Би тэгээд ягаад энэний тухай бас би ярмаар байсан бэ гэхлээр бас би ингээд өөртөө өөртөө итгэлтэй байгаарай гэж бас сануулахын төлөө би бас энэ бичлэгийг хийж байгаа хгүй да. Тэгээд ингээд өөртөө сануулангаа бас би та нарт сануулсан нь бас дээр ах. Тийм болохоор ингээд бид нар ингээд аль-алиндаа туслаа заяа. Окей. За anyways яг ингээд үнэхээр амар депрессэнд орсон байгуул эсвэл бол амар toxic relationship-ээс ч одоо гарч чадж гин үү, өөртөө итгэлтэй байгаа ч одоо тэр toxic relationship-ээс гарч чадж гин үү, toxic family-хаас гарч чадж гин үү, тэр тухайн ажил хичээл шалгалт ингээл энэ бүх зүйлүүдээс чи ингээд чиний одоо өөрийн чинь итгэлтэй байдал, өөрийн чинь ур чадвараас чинь ингээд шалтгаалж яг энэ үед ингээд үнэхээр тест гэдэг нь бол харагддаг. Одоо хамгийн хурдан одоо амжилтанд хүрэх арга зам бол одоо тэр удаан зам гэх юм уу та. Тийм болохоор бид нар ингээд нэг өдөр ингээд би хамгийн өөртөө ингээд амар ихтгэлтэй гэж ингээд болчихгүй. Тэгэхгүй шууд харагддаггүй ч гэсэн ингээд мэдрэгддэг гэх юм уу та. Хэрэв та нар яг ингээд багаар ингээд процессаа ингээд аваад явбал та нар ингээд нэг өдөр ингээд жилийн өмнө байсан ч юм уу 2 жилийн өмнө байсан ингээд зураг юм уу бичлэгээ харангууд эсвэл ингээд journal дээр өдрийн тэмдэглэн дээр бичсэн зүйлээ ингээд уншингууд ингээд вау би ингээд жилийн өмнө 2 жилийн өмнө би бүр үнэхээр шал өөр хүн байжээ өстэй иш чавс өөрийгөө ямар амар зовоодаг байсан бэ гэж бол ер нь амар илт харагддаг. Чамайг ингээд бид нөгөө нэг гаднах үзэмжтэр ингээд ярьж байгаад ингээд чамайг ингээд beautiful одоо үзэсгэлэнтэй ингээд
одоо мэдрүүлдэг хүмүүсүүдийн дунд ингээ хүрээлэлтэй хамт байгаарай гэсэн штэ. Тэрнтэй адилхан одоо чиний ур чадварт одоо итгэдэг хүмүүс бас өөрийгөө хүрээлээрээ. Ер нь өөрийгөө ямар хүмүүстэй хүрээлж байгаа нь бүр үнэхээр чухал. Хэрэв өдөр алган ингээд хажуу нас чинь нэг хүн ингээд чи чадахгүй, чи болохгүй, чиний нэг буруу хийгээд байна, чи ингээд байна гэх юм бол тэрийг сонсож байгаа хүн бол хизээч өөртөө итгэлтэй байхгүй. Яг уу тэр тухайн хийж байгаа зүйлдээ яг уу илүү сайн хийж чаддаг байж болно. Ингээд дээшилж болно. Гэтэ өөртөө итгэлтэй байдал нь бол ерөөсөө дээшилдэггүй. Тэгээд ингээд ихэнхдээ өөрийнх нь одоо үн цэн нь ингээд тэр хийж байгаа юмтай нь ингээд амар холбоостой байж байгаа. Жишээлбэл яг тэгвэл одоо ямар ч бизнес одоо сургууль ажил юм дээр бол чи ингээд дандаа ингээд always ингээд үргэлж ингээд сайн ингээд явж чадахгүй шүү дээ. Мэдээж ингээд сайн ингээд алтан унан ингээд амар одоо юу ч болж магадгүй. Амьдралд ингээд юу ч болж магадгүй. Өөрийн чинь үн цэн чинь одоо тэр юмтай ингээд амар холбогдсон байх үед бол ингээд гинт нэг алдаа хийгээд тэр нэг удаа ингээд нэг өдөр доош олонгууд тэр хүн ингээд өөртөө итгэлтэй байдал нь ингээд шууд алга болчдөг. За би л алдчихлаа, би л үнэн тэнэг, би л өөрийгөө юу ч хийж чадахгүй ингээд гэдэг би л мэдчихсэн, би л үнэн арчаагүй ясаас ингээд өөрөөсөө тэр хүмүүс нэг өдөр төрөөд ингээд төрлөхөөсөө ингээд мэдээж тэгэж өсөөгүй. Ингээд хажуудаага ингээд тэр хүмүүс ингээд яаж одоо хүмүүжүүлсэн эсвэл ямар хүмүүстэй ингээд дандаа найзалж гин одоо найзалж байгаас одоо шалтгаалаа дандаа тэр хүмүүс одоо тийм босон байдаг гэх юм уу та. Тийм болохоор ингээд яг уу ажил төрлийн сургууль юм дээр яг ингээд яг хурдан те ингээд нэг quick тийм хурдан result хармаар агвал мэдээж айдас бол ингээд хамгийн амархан хурдан одоо result авчирдаг зүйл. Гэхдээ тийм юм дээр бол одоо алдах зүйл нь бол одоо дэндүү амар том байдаг. Тийм юм дээр ихэнхдээ хүмүүс өөрийгөө амар алддаг. Өөрийнх нь одоо амгалан тайван байдлаа ер нь хамгийн түрүүнд алддаг. Тийм болохоор as I was saying ингээд өөрийнхөө чинь ингээд өөрийн чинь ур чадварт ингээд дэмждэг. Чи ингээд сайн зүйл ингээд хийгүүл ингээд ямар нэгэн амжилт гарангуут ингээд амжилтыг чинь хамт ингээд тэмдэглэдэг хүмүүсүүдийн дунд ингээд байх нь бол үнэхээр чухал. Яг бол зарим хүмүүст ингээд амар амжилттай юм гарангуут нь ингээд хэцэг их юм бол ингээд эсвэл хажууд байгаа найз нь за ойлголоо. За одоо чи тэгээд дараа нь юу хийх? Чи гэдэг нэг ягаад ингэж хийж болоогүй юм? Чи ягаад энийг эртхэн хийгээгүй юм? Чи ягаад энийг одоо л энийг хийж дуусгаж байгаа юм уу? Одоо л чи ингээд яаж байгаа юм уу? За чи одоо дараа нь яах? Энээсээ чи одоо дараа нь илүү яаж сайн хийх юм? Oh my gosh. Hello. Like ер нь тийм хүмүүсээс жоохон хоолой заяа. Яг гоо тэнийг ингээд баяр тэмдэглэснийхэн тухай дараа нь ингээд ярьж болно штэ. Өөрийнх чинь тийм нэг шүүмжлэлээс ингээд нэг баг өөрийг чинь дандаа ингээд тийм criticize хийсэн шүүмжилсэн ингээд дандаа ингээд чиний ингээд хийж байгаа амжилтуудыг чи ингээд тэмдэглэдэггүй хүмүүсээс ер нь хоолой. Чамд өөрт чинь итгэдэг. Байж байгаа. Яна би бичгэн дээр уйлна гэж би бодоогүй юм. Гэтэ яна уйлчлаа. Гэтэ одоо яах вэ? It should be fine. Anyways, өөрийн чинь ингээд өөрт чинь итгэдэг хүмүүстэй ер нь ойрхон байгаарай. Бид нар ингээд те social animals бид дандаа ингээд бие биентэйгээ энерги солилцчихдаг. Тийм болохоор өөр хүн чамд ингээд итгэлтэй байгуул чамд итгэл найдвар өгвөл тэр энергийг одоо авч байгаа хүн нь өөр ирэхгүй бас өөртөө итгэлтэй байдаг аахгүй да. За дараагийн зүйл бол ингээд өөртөө итгэлтэй байхад бол чиний ганц одоо өрсөлдөх хүн бол чи өөрөө. Ингээд чи хэрэв хүн бүхнийг өөрийнх нь өрсөлдөгчөө гэж бодож байгаа чи хизээч өөртөө итгэлтэй байхгүй. За чи ингээд сүултээ өөрийгөө ингээд хүмүүстэй харьцуулсаар байгаад чи бүр ингээд ерөөс өөртөө итгэлгүй байдаг заяа. Амьдралд ямар нэгэн өөр нэг танихгүй хүнээр нэг өрсөлдөгч олж яснаас харин оронд нь илүү нөхөрлөл биелүүлэл бол хамгийн их амьдралд илүү ад жаргал амар амгалан
илүү хэд баялагийг бол авчирна гэж би бол бодож байна. Яа, тийм энэ дэлхий дээр те чиний өрсөлдөх бол ганц хүн бол чи өөртөө л өрсөлд чи өчигдрийнхаас ч илүү дээр байсан уу гэдэгтэй адилхан те чи өөртөө л өрсөлдөх шаардлагатай. Honestly. Яа. Өөртөө итгэлтэй байх зүйл бол би нэг аль хэдийн дурдсан байгаа өдрийн тэмдэглэл хөтөл, сколтэй ингээд бичлэг мемо, видео diary ямар нэгэн өөрийнх нь одоо процессаа ингээд нэг докюмент хийгээд ингээд авч яв. Хаяада бид нар ингээд тэ бүр ингээд толгоондоо ингээд орцсон ингээд юм бодсоор агаад юм уруулж бодсоор агаад сүултээ ингээд юу бодоод байгаагаа юу мэдрээд байгаагаа юусаа ингээд ойлгохоо байцдаг ингээд амар ингээд нэг яаж одоо ингээд энэ толгоон дотор болоод байгаа юм уу да ингээд нэг янзалж чадахгүй ингээд нэг амар гачин болчдаг доо. Яг тийм үедээ. Тэгэл яг тийм үед бол ингээд тэ өдрийн тэмдэглэл хөтлөхөд ингээд яг бодож байгаа зүйлүүдээ бичгэд ингээд амар сайн. Яг тэгвэл ингээд нөгөө бичиж эхэлж байгаа болохоор мэдээж ингээд чиний бичиж байгаа хурд чиний юм бодож байгаа хурд хоёрын шал өөр шүү дээ. Чи ингээд өөрийнхөө хүчээр илүү удаан одоо бодуулж өөрийгөө илүү тайвшруулж байгаа аахгүй да. Тэгээд бас ингээд нэг юмн дээр ингээд яг нэг асуудлаа ингээд бичээд эхлэнгүүд одоо чи тэр асуудлаа илүү удаан тайван бодож байгаа болохоор ихэнхдээ чи тэр асуудлынхын шийдвэрийг өөрөө олж чадна. Окей? Тэр бол миний хоёр дахь зөвлөгөө заяа. Бид нар хэд төөрөлдсөн байсан ч хэд ингээд юм хийж чадахгүй болоод ингээд мэдэхгүй байсан ч ихэнхдээ бид нар ингээд өөртөө яг туслах зүйлүүдээ бид нар өөрсдөө мэдж байгаа. Яаж халамжлах бүх зүйлүүдийг бид нар яг үндэ бол сэтгэл дотроо ингээд тархиндаа бид нар ингээд мэдж байгаа. Хүн санагдаад байгаа бол ер нь ингээд бүх юмуудыг бичээд эхлэхэд ер нь бүх юм амар хөнгөн болоо явчихдээ. За зөвөр practical хариулт гэх юм бол энийг би манай нэг найз надад зүгээр санал болгосон. Өөрийнхөө багийнхан зургаа ингээд screen saver дээр ингээд хадгал. Ягаад гэвэл ер нь хамгийн их шүүмжилдэг те өөрийнхөө ингээд judgmental хийдэг хүмүүс бид нар өөрсдөө л хамгийн их шүүмжилтэй шүү дээ. Та нар хизээч мэдээж жоохон хүүхдэд ингээд муу юм ирэхгүй, муу ёр ингээд бодохгүй те. Ингээд жоох хүүхдүүдийг бид нар ингээд дандаа л ингээд чи ингээд мөрөөдлөө биелүүлж чаднаа ингээд битгий үйл ингээд чи хөөрхөн штэ сайхан ингээд дандаа ингээд жоох хүүхдүүд бид нар ингээд өөрөө ирэхгүй ингээд жоох хүүхдүүдэд ингээд урам мөгч ингээд халамжлахыг хүсдэж штэ. Тэрнтэй адилхан та нар ингээд өөрсдийнхөө багийнхан зураг хараад өөртөө тэр ингээд өөрийнхөө багийнхан тэ хувилбартай ингээд халамж өгч одоо ингээд хайр өхөн чухал. Одоо тийм доторх хүүхдээ одоо баярлуулах хэрэгтэй аахгүй да. Тийм болохоор хайда бид нар ингээд доторх хүүхдээ ингээд марцчих те баярлуулахаа марцдаг. Тийм болохоор утсан дээрээ ингээд өөрийнхөө зураг home screen байгаад болгоод явбал ер нь амар сайн. Би энийг одоо өөрийнхөө зургийг home screen болгоод би одоо бараг 2-7 хоног болж байна. Тэгээ мэдгүй гинт ингээд амар өөрийнхөө шүүмшэд эхлэнгүүт ингээд өөрийнхөө гинт зураг харангуут нь би ингээд юу за зүгээр гэдэг мэдгүй өөрөө гинт өөрийнхөө мэдгүй өвдөд эхэлцдэг гэх юм уу та ингээд өөрийгөө илүү хайрламар санагддаг. Тийм болохоор энэ бас өөрийгөө хайрлах гоё арга шүү. Заяа та нар тушаад үзээрэй. Өөртөө итгэлтэй байдал заяа өөртөө итгэлтэй хүмүүс за нэг юм анхаарах хэрэгтэй заяа. Би нэг бас өөртөө бол дандаа ингээд хэлдэг. Бас би хүмүүст амар их анхааруулдаг. Өөртөө итгэлтэй хүмүүс бас бусад хүмүүсүүдийг итгэлтэй байлгадаг. Тэгэд хажууд чи ингээд нэг амар өөртөө итгэлтэй хүн ингээд байгаа л юм яриад байна. Гэтэ чи тэр хүнээс ингээд сайхан мэдрэмж ингээд авахгүй болвол яг үндэ бол тэр бол хуурамч өөртөө итгэлтэй байдал. Ихэнхдээ өөртөө итгэлтэй хүмүүс ингээд өөртөө амар итгэлтэй байгаа болохоор өөрийнхөө сайн энерги одоо тэр positivity-га бусад хүмүүст ингээд амар хүсээгүй ингээд амар нөлөөлдөг ахгүй да. Гэтэ нөгөө хуурамч өөртөө итгэлтэй байдал ингээд харимч хүмүүсүүдийг ингээд илүү одоо insecure одоо байлгадаг амар тийм нэг шүүмжлэлтэй нэг мэдгүй нэг гачин нэг угсаа нэг гачин мэдрэмж авдаг. Та нар ч гэсэн нэг өөртөө амар мэдрэмжсэн баг. За бид атаарах мэдрэмжийг бас жоохон ярмаар байна. Хүмүүс ингээд тийм атаархал мэдрэмжийг амар шууд ингээд сонсцохоор ингээд шууд ингээд өө эн чинь амар муу. Гэтэ тийм атаархал одоо jealousy бол ингээд хүний мэдэрдэг энгийн мэдрэмж. Яа гол асуудал нь бол тэр одоо emotion-гоо тэр атаархлын тэр emotion-гоо чи яаж одоо гаргаж байгаа нь
асуудалтай болчдөг байхгүй да. Ингээд тэ нэг зан ман өгöd ах юм бол гачаа аашлаад ах юм бол okay, that's on you. Okay, that's like чиний асуудал, like чиний буруу заяа. Гэтэ бид нар ингээд атаархал гэдэг мэдрэмжийг бас ингээд өөр янзаар одоо эргүүлж одоо илүү сайнаар одоо бид нар бол харж бас болох ахгүй да. Өмнө одоо хүн бүхэн чиний одоо дайсан бишээ гэдэгтэй адил одоо хүн бүхэн чиний одоо өрсөлдөгч бишээ гэдэг бол ихэнхдээ тэр өрсөлдөгч дайсангаа бас тэр атаархлах гэдэг одоо эмоцонгоос гарч ирдэг. Тийм болохоор хүн бүхнийг одоо дайснаа гэж бодохгүй өрсөлдөгчөө гэж бодохгүй харин ч илүү өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй да. Би яг энэ хүний юугаар нь яг юунд нь атаархаад байгаа юм те? Хайдаа ингээд тэр хүний атаархаад байгаа зүйлнүүд нь хайдаа бидний хүсээгүй зүйлэн дээр бид нар бас өөрсдийнхөө хүсээгүй зүйлэндээ ингээд амар атаархдаг. Жишээлбэл ингээд Instagram дээр нэг охин ингээд marathon гүйжин те marathon дээр ингээл гүйжин тэгэл ингээл амар гоё лаг ингээд fit bodyтой хөл мүлнийхэн булчин цулчаа ингээл амар лаг байна. Тэнгүүт би ингээл өстой ёо энэ охин ямар гоё битээ юм бэ гэл ингээл амар атаархал ёо энэ охин marathon боо ингээд гүүгээл өстой үнэн гоё юм а гэж бодонгүй. Гэтэ би ингээд өөрөө бодоод гэтэ би marathon дээр гүүмээр байгаа юм уу? Үгүй би marathon дээр гүүмээргүй. Тэгээд тэрнээс нь би ингээд за тэгвэл би emotion одоо яаж одоо өөртөө хэрэгжүүлж болох уу гэнгүүт ингээл за би энэ охины те одоо бодсон хүсэн зүйлдээ одоо жишээлбэл ингээд чармааж одоо хөдөлмөрт нь одоо би бол атаархаж байна. Окей. Тэгвэл тэрийг нь харчаад өөрөө ирэхгүй ингээд хүнээс одоо тэр хүнд одоо муу энерги авчрахгүй харин тэр хүнээс одоо ингээд inspiration авал илүү биднэрт одоо сайнаар нөлөөлнө. Гэтэ ингээд хайдаа ингээд бас те зарим хүмүүс хийж байгаа зүйлүүд чинь ингээд чиний хиймээр байгаа зүйл байж магадгүй. Өөр ирэхгүй ингээд тэр хүн ингээд чиний одоо position одоо авцсан юм шиг те одоо тэр хүн одоо чиний одоо байр суурийг чинь ингээд авцсан юм шиг тийм нэг гачин мэдэнж авдахгүй. Тийм иймэрдүү мэдрэмжүүдээс ол ер нь амар хол яваарай. За энэ бол тэр мэдрэмж бол чамд бол хизээч туслахгүй. Би бол хувьдаа бол их амар өрсөлдөгчтэй тэнийг дайсантай байх өгсөн. Байх дургу. Мэдээж би атаархаж байгаа. Би бол тэрэндээ бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэ би бол хизээч ингээд тэр хүнийг ингээд муугаар бодож, муугаар одоо хэлэхгүй. Харин ч ингээд би ингээд тэр хүнтэй илүү найз болмоор ч юм уу ингээд тэр хүнтэй илүү би ярмаар санагддаг. Яг бол тэр хүнээс илүү одоо суралцмаар санагддаг гэх юм уу та. Энэс би юу гэж хэлэх гээд байна гэхээр атаархал гэдэг emotion ингээд те буруугаар ингээд хүлээж авахгүй шууд ингээд үгүй би хүнд атаарч болохгүй гэж шууд ингээд түлхэхийн оронд та нар ингээд бас энэ эмоцаа ингээд бас сайнаар хэрэгжүүлж болох ахгүй да. Өнөөдрийнхэн яриаг ингээд дуусгая. Зүгээр л та нарт үннийг хэлэх юм бол би үнэхээр жоохон сандарчин гэх юм уу да жоохон санаа зовж бигээс нэг амар YouTube бичгэн дээр нэг амар deep conversation нэг амар яг ингээд нэг суугаад тэ нэг өөрийнхөө тухайгаа би нэг амар ярьдаггүй болохоор энэ бол миний хувьд бол амар шинэ experience байна. Тийм болохоор би яг үндэ бол та нарыг бол энэ бичлэгийг тэгээ сайнаар авна уу, муугаар авна уу гэхгүй. Гэтэ би ямар ч гэсэн бишиг би хийсэн даяг одоо л амар баяртай. Anyway, за бүхэнд амжилт хүсье. Хэрвээ ямар нэгэн бичих комент дээр юм уу, эсвэл өөр бичлэгээ санаа оноо баймаараа байгуул тэгээ доор comment section бэлтгээрэй. Яа. За тэгээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye.